За бүгдээрээ сайн байцгаана уу? Та бүгдтэй энэ орой мэндийг хүргье. За яг одоо бол Германд орой олж байна. Тэгээ би дөнгөж сая орондоо ороод унтъя гэж бодож ирсэн аа. Гинт нөгөө толгой ажиллаад тэгээд нөгөө бичлэг хийн гэд өөрийнхөө толгойг бүр ингээ кодлцсан байсан болохоор унтаж чадахгүй. Тэгээд босч ирээ сууж байна. За ямар ч байсан одоо хамаг будаг мудгаа авцсан. Тэгээд ийм нүр царайтай байгаа шүү. Миний жаас нэг юм гарцсан тэгээд шахацсан байгаа. Гэхдээ ойрын үед бол миний нүур маш сайн байгаа гэх юм уу. За ямар ч байсан 2 жилийн дараа бичлэг хийж гин. Тэгээд Монголд явж байхад бас маш олон эмэгтэйчүүд Ариана бичлэг хийзээ их юм бэ гэж надаас асууж исэн. Тэгээд за ерөнхийдөө бол яагаад 2 жилийн турш бичлэг хийгээгүй вэ гэхлээр би яг 2 жилийн өмнө нөхрөөсөө салаад тэгээд ямар ч байсан нөгөө нэг урд нь амьдарч исэн газраасаа зай авах шаардлага надад гарсан. Тэгээд тийм болохоор би Монгол явахаар шийдээд тэгээд анх удаага амьдралдаа Монголд баг хагас жил амьдарч үзсэн. За тэгээд энэ сонголт маань бол миний хувьд хамгийн зөв шийдвэр байсан юм шиг надад санагдсан. Ажил, карьер, дээрээс нь бас өнгөрсөн амьдралаа эргцүүлэн бодох, тийм ээ. Тэгээд яг ах их чамадан садан имээ гэд ингээд маш олон хүмүүс ингээд намайг хүрэлж исэн болохоор ерөнхийдөө бол харцангуй юу гэх юм бэ, сэтгэлийн хаттай даваад гарсан маш хэцүү цаг үедээ. Тэгээд Монголд угаасаа та нар намайг юу хийж исэн, яасныг мэдж байгаа шүү дээ, кинон тоглосон. Тэгээд бас анх удаага хөтлөгчөөр ажиллаж үзсэн Монгол HD-д. Тэгээд ерөнхийдөө бол Монголд байх хугацаанд маань надад маш олон зүйлүүдийг танин мэдүүлсэн. Ялангуяа өөрөө өөртөө танилцахад минь бас маш их тусалсан гэх юм уу. Тэгээд дээрэс нь зохиолоо бичижсэн киноныхаа зохиолыг дуусгахад минь бас нөлөөлсөн. Тэгэхээр ер нь бол миний эдгэрлийн процессыг болвол Монголд байх хугацаа маань маш их дэмжиж өгсөн, надад тусалж өгсөн. Тэгээд тэрэнд бол би маш их талархаж байгаа. За тэгээ өнөөдөр би юуны тухай ярих вэ гэхлээр ер нь айгүй их бодсон л доо. За одоо ингээ 2 жилийн дараа би ч одоо ингээ бичлэг хий гэж бодож байгаа. Энэ чаналаа үргэлжлүүлэе гэж бодож байгаа. Гэхдээ яг ямар сэдвээр ярих вэ гэд би ингээд айгүй их бодсон. Тэгээд ерөнхийдөө Монголд ингээ явж байхад ч гэсэндээ маш олон эмэгтэйчүүд намайг тэгчээсэн Ариана чинь хичээлийг үзэх туртай шүү гэд. Тэгээд одоо миний бичлэг маань баг ингээ зарим нэг хүмүүс баг ингээ хичээлийн хэмжээнд одоо ингээд бас хүрдэг юм байна гэж би мэдснийхаа дараа ер нь бас эн чинь олны танил хүн, дээрэс нь бас ингээд өөрийн гэсэн хувийн чаналтай байна. Тийм ээ, эн чинь бас айгу том ингээд юу юм байна, үүрэг юм байна тий. Тэгээд бас хүмүүст асар их нөлөөлөх юм байна гэдгээ би өөрөө их ойлгосон. Тэгээд яг одоо 2 жилийн дараагийн эхний бичлэгээ яг ямар сэдвээр ярих гэж бодсон бэ гэхлээр ер нь real talk хий гэж бодсон. Тэгээд өчигдөр би яг ингээд нүүр амар будаж мудаал ингээд амар хөөрхөн болол цонхын өмнө суугаад айгуу гоё гэрэл мэрэлтэй ингээд суусан. Тэгээд яг тэр үед нэг микрофон маань болохгүй байсан. Тэгээ одоо ингээд бодсон чинь яг би тэгж хийх ёсгүй байсан юм шиг надад санагдаж байгаа байхгүй юу. Цаанаасаа ингээд техник юм ингээд болохгүй. Тэгээ одоо болохоор би зүгээр шууд чихвчээ зүгээд ингээд ярьж гин. Тэгээд угаасаа л маш юм үнэн бодит одоо real talk хийх гэж байгаа учраас бас ингээд нүүрний бодохгүй сууханч баг зөв юм шиг надад санагдаад байна. Тэгээд юуны тухай ярмаар байна гэхлээр яг л одоо өөрт одоо сүүлийн 2 жил болсон
зүйлийнхаа процессын тухай ер нь ярих гэж бодлоо. Яагаад тэгэхээр би мэдээж энэ хорвоо дэлхий дээрх цорын ганц 30 гарсан single эмэгтэй биш. Надтай адилхан маш олон эмэгтэйчүүд амьдралаа шинээр эхлүүлээд ингээ явж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Тэгээд ялангуяа одоо маш олон жил ингээд нэг хүнтэйгээ хамт амьдраад тэр хүнтэйгээ одоо ингээд энэ насаа идэлэн тийм ээ одоо юу гэдэг чинь үүртийн хамт амьдрна гэж бодож исэн хүнээсээ салаад тэгээд бүх зүйлийг ингээд шинээр эхлүүлэх бол үнэхээр хэцүү байдаг. Тэгээд би яг энэ тухай ер нь ярих гэж бодсон. За процессын хувьд гэх юм бол мэдээж Монгол яваад хичнээн ингээд экс нөхрөөсөө тэгээ хуучин амьдралаасаа зай авахыг бодсон ч гэсэндээ яг ингээ үүлээс уучраас надад амар хэцүү байсан эхний хэдэн сар болвол одоо хичнээн миний гэр бүлийнхэн ингээ намайг хүрээлээд надад ингээ урам зориг өгөөд намайг эдгэхийг хүссэн бас намайг маш их сонссон. Гэхдээ яад чи ингээл миний ингээ тухайн амьдрал амар хэцүү, дээрээс нь Монголын тэр төгжрөл агарын бохирдол утаа ёо бүх юм бүр ингээд намайг жинхэнэ миний эморлыг бүр ингээд амар ингээд сэтрээсэн гэх юм уу. Тэгээд яг эхний хэдэн сар бол би бараг гэрээсээ гараагүй. Тэгэл яг миний нэг амьдрал нэг юм зайсан дотор нэг юм жижигхэн бөөрөнхий бөмбөлөг дотор ингээд өнгөрсөн гэх юм уу. За тэгээд хамгийн хоол зайн хороол руу имэлгүй явдаг. Тэгээд ихэнх цаг хугацаагаа ер нь л нэг юм жижигхэн хотхон дотор өнгөрөөгөл тэгэл нэг үсрээл нэг хумсаа хийх гэж ч юм уу тийм ээ. Эсвэл нэг гоо сайханд орох гэж ч юм уу нэг голден буддал руу ингээл алхаа явдаг байсан. Тэгээ баг тийшээ явах зам маань хүртэл ингээл айгүй амар хүнд санагддаг байсан надад. Ингээл зам гарах хүртэл ингээл амар стресстэй тийм ээ. Тэгээд тэгж явсаар уран дулаан цаг ирээд тэгээд манай ихч ч гэсэндээ намайг ер нь чи одоо гар ор хүн амьтантай танилцсан, найз нөхдөдөө уулз гэдэг ингээд ер нь жоохон түлхсэн. Тэгээд ерөнхийдөө дулаараад би бас ингээд юу хэмдэ найз нөхдөдөө болоод яагаад тэгэхээр би чинь өөрөө нэг тийм олон найз нөхдийн хүрээтэй хүн биш Монголд. Тэгээд нэг уулзтай нэг ганц хоёр найзтай байсан. Тэгээд тэрнээс гадна би бас ингээд өөр хүмүүстэй танилцаад өөртөө одоо майндсеттэй нийлдэг одоо тийм хүмүүстэй танилцаад тэгээд зуны цагийг бол маш гоё өнгөрөөсөн. Тэгээд дээрэс нь телевизэд ажиллаад хамт олонтой болоод тэгэл дээрэс нь кинон тоглоол гэл ингээл маш олон зүйлүүд ингээд араа артаасаа ингээд маш хурдтай болж үнсэн. Тэгээд энэ бүгд маань ч гэсэндээ ерөнхийдөө одоо эдгэрхэд гэх юм уу да ер нь эдгэрхэд тусалсан. За тэгээд буцаж Германда хурж ирээд би ингээд байр хайгаад тэгээд ер нь ингээд асар том асуудлууд дээр ингээд нүүр тулгараад яагаад тэгэхээр би зүгээр ингээд эндхийн амьдралаасаа цутаацсан юм байна гэдгээ өөрөө олж мэдээд тэгээд нэлийн хэдэн сар страглдаж одоо энэ байр сав олох, шинээр байр сав олох гэдэг зүйлтэй нүүр тулгарч тийм ээ жоохон хэцүүхэн хэдэн сарыг өнгөрөөсөн. Тэгээд одоо ингээд байртаа олоод ямар ч байсан ингээд 5 дахьтай олоод үнэхээр окей Ариана чи ингээд амьдралаа шинээр эхлүүлж байгаа юм байна тийм ээ. Чи нөхрөөсөө салцсан чи 30 гарсан single эмэгтэй гэд ингээд өөрөө өөртөө ингээд эвлэрч ийн ямар ч байсан. Тэгээд өөрөө өөртөө эвлэрхээс гадна ямар ч байсан айцаа даун тулсан гэх юм уу. Яагаад тэгэхээр тэрний өмнөх процесс нь юу байсан бэ гэхлээр амар их эморсны дараа би одоо ингээд газ ингээд одоо юу гэдэг чинь 40 хөрхөөс өмнө ингээд хүнтэй суухгүй болохгүй мэн. Газ хүүхд гарахгүй болохгүй мэн гэл ингээл өөрийгөө бүр ингээл амар ингээл дарамтлал. Тэгээд дээрэс нь бас ингээд нийгмийн дарамт, тэгээд дээрэс нь гэр бүлийн дарамт гэдэг ингээд маш олон зүйлүүд ингээд намайг ингээд шахаад тэгээд ингээд нэг юм
одоо нэг юу гэдэг чимдээ өөрийгөө нэг ингээд дахиад нэг юм жижигэн депрессэнд оруулсан. Ягаад тэгэхээр би одоо ингээ хүнтэй суух хэвээр, хүнтэй маш хурдан хугацаанд танилцах хэвээр, маш хурдан хугацаанд хүүхэд гарах хэвээр гэдэг ингээ өөрийгөө дарамтлаад тэгээд тэгж явсны дараа одоо яг би ямар юун дээр ингээ тогтцсон байна вэ гэхлээр, сэтгэл зүй дээр тогтцсон байна вэ гэхлээр би юмыг хүчилж болохгүй. Тэгээд дээрэс нь бүх юм цаг хугацаатай. Тэгээд бүх юм яг тохирсон таарсан цаг хугацаанд над руу ирнэ гэдэгт би ингээд итгэж байгаа гэх юм уу. Тэгж өөрийнхөө сэтгэл зүг бас би ингээд тайвшруулахгүй болвол болохгүй байгаад байсан. Тэгээд би юу гэж бодсон бэ гэхлээр одоо юу гэдэг чинь юм би ингээд нэг хүнтэй ингээд маш олон жил амьдрах гад тэгээд ямар ч гэсэн ингээд нөхөртөө болоод гэр бүлтэй болох гэж би ингээд оролцсон боловч цаанаас одоо бурхан тэнгэрч гэдэг юм уу тийм ээ, цаанаасаа юм ингээд болохгүй байгаад байсан. Тийм учраас болохгүй байгаа юмыг хүн заавал хүчлэх ёсгүй. Тэгэхээр бурхан надад ямар би өөрөө ингээд айгүй сүнслэг хүн тэгээд бурханд ямар ч гэсэн итгэдэг, надад зориулагдаагүй зүйл рүү ингээ хамаагүй тэмүүлээд авах шаардлагагүй байна гэдгийг би бас ойлгосон. Зориулагдаагүй гэдэг нь ямар учиртай вэ гэхэлэр одоо юу гэдэг чинь магадгүй би хуучин нөхөртөөгөө үрд амьдрах ёсгүй байсан. Тэр хүн зөвхөн миний одоо нэг юм амьдралын нэг хэсгийг одоо ингээд надтай хамт ингээд даван туулах хүн байсан ч юм уу тийм ээ. Тэгээд яг миний заяаны хайн надтай ингээд хөгшрөх заяаны хайн маань одоо бас ингээд бурханы замаараа бэлтгэдээд надтай ингээд учрахтай ингээд бэлэн болж байгаа гэдэгт би бас итгэлтэй байгаа. Яагаад тэгэхээр би өөрөө бас яг одоо ингээд дараагийн партнертой ерөнхийдөө сэтгэл зүйн хувьд ч гэсэндээ бэлэн болж эхэлж байгаа гэх юм уу. Тэрний өмнө би ингээд сэтгэл зүйн хувьд ингээ бэлэн болоогүй ээжиж одоо би ингээ хүнтэй суух ёстой, одоо ингээ гяс хүнтэй танилцах ёстой, одоо би хүүхэд гаргах ёстой гэд ингээ өөрийгөө ингээ хүчлээд байсан. Гэвч би өөрөө дотоод одоо мөн чанараараа ямар ч одоо шинээр одоо relationship шинээр нэг харьцаа эхлүүлэхэд ердөөсөө бэлэн байгаагүй байсан. Тэгэхээр яг одоо би ингээд бэлэн болж эхэлж байгаа учраас ямар ч байсан энэ энергиэрээ би яг өөртөө тохирсон өөрийнхөө одоо заяаны ханыг татна гэдэгтээ би маш их итгэлтэй байгаа. Ер нь хамгийн гол нь итгэлтэй байх, итгэл үнэмшилтэй байх. Тэгээд дээрэс нь өөрийнхөө процессд итгэх. Одоо хэрвээ чи ямар нэгэн байдлаар өнөөдрийг хүртэл сэнгэл явсан, эсвэл бол одоо эксэсэс халаад одоо эргээ сэнгэл болсон ч юм уу тийм ээ. Тийм байгаа бол өөрийгөө яаж сандруулж яана одоо юу гэдэг чинь нийгэм намайг ингээ хөшөрцөн гэж бодлоо ч гэдэг юм уу тийм ээ. Намайг бүр Монголд хахад би бүр амьдралдаа анхудаага өөрийгөө хөшин хүүхэн гэдгээр дуудулж үзсэн. Гэхдээ тэр бол яг үнэн бодит зүйл биш. Тэр бол зөвхөн тэр хүмүүсийн л бодол. Яагаад тэгэхээр би өөрийгөө тэгж бодохгүй байгаа. Тэр хамгийн чухал. Тэгэхээр та нар өөрсдөө хэдэн настай гэж бодож гин, та нар өөрсдөө одоо сэтгэл зүй дотроо, толгой дотроо хэдэн настай гэж бодож гин, та нар тэр насаараа л явна гэсэн үг. Зарим нэг хүмүүс те дөнгөж нэг 20 гарчаал амар 30-д гарцсан юм шиг бүр юм майндсеттэй хүмүүс болцсон л байдаг. Эсвэл бол 40 гарчаад дөнгөж 20-дтэй юм шиг юм майндсеттэй залуугараа байдаг эмэгтэйчүүд ч гэсэн маш их олноороо байдаг. Тийм болохоор хүн өөрийгөө яг нэг юм хайрцаглаад эсвэл нийгэмдээ ингэж тохируулах гэж оролцсны хэрэггүй юм шиг надад санагдсан. Яагаад тэгэхээр хүн болгон өөр амьдралын замыг туулна тийм ээ. Тэгэхээр яагаад чи надад бас тэгж санагдсан, эмэгтэй өөрөө эмэгтэй хүн байж ич өөр нэг эмэгтэй хүнийг доромжилж байгаа тийм ээ. Өөрөө хөгшөрөхгүй юм шиг өөрөө одоо юу гэдэг чинь үргэлж залгуураа байх юм шиг тийм ээ. Магадгүй өөрөө хөгшөрчөөд өөртөө адилхан чицэн хүнийг доромжилж байгаа эмэгтэй өөрөө өөртөөгөө ямар хэрцгий ханддгаа харуулж байгаа гэсэн үг л дээ. Яа тэгэхээр бид нар бүгдээрээ л хөгшин тийм ээ. Одоо энийг бид нар одоо юу гэдэг чинь тойроод биш туулаад гарна.
бид нар бүгдээрээ энэ нас чинь хязгаартай. Бидний гоо үзэсгэлэн бүх юм хязгаартай, лимиттэй. Тийм учраас цаг хугацаатай тийм ээ. Тийм учраас нэгэндээ яагаад тэгж амар хэрцгий хандах ёстой юм бэ гэсэн сэтгэл надад бас төрсөн л дөө. Тэгээд ялангуяа эмэгтэй хүнд өөрөө эмэгтэй хүн байж ич өөр нэг эмэгтэй хүнд тэгж хатуу хандж байгаа ямар нэг эмэгтэй хүнийг хөгшин нөрөнд дуудах ч юм уу. Тийм хүмүүс надад үнэхээр маш өрөвдөлтөй санагдсан. Яагаад тэгэхээр хүн магадгүй өөрөө өөрийгөө үзэн ядчих чи энийг үзэн яддаг байх. Өөрөө өөрийгөө доромжилдог байж ич эсвэл өөрөө өөрийгөө үнэлэхгүй байж ич өөр нэг үнэлэхгүй эсвэл өөр нэг доромжлоход хүрдэг гэж би бодсон. Яагаад тэгэхээр өөрийгөө хайрладаг, өөрийгөө инэрлдэг. Тэгээд дээрэс нь өөрийгөө тодорхой хэмжээнд бас үнэлдэг эмэгтэй, өөр нэг эмэгтэй хизээч зүгээр нэг random social media дээр ч юм уу тийм ээ харааж өрөөгөөд эсвэл хөгшин янз бүрээр нь дуудаад явахгүй байх л та. Тийм болохоор ямар ч байсан намайг тэгж дуудсан, магадгүй хин нэгэн таныг тэгж дуудсан эмэгтэй хүн хайрыг мэдрээсэй гэж л хүсье да. Өөрийгөө хайрлах хайрыг мэдрээсэй гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна. Тэгээд дээрэс нь одоо би ингээд мэдээж бас ингээд нөгөө single болсон юм чинь дээдлээд ингээд хүмүүстэй танилцгаж оролцсон. Яг үннээ л хэлье. Тэгээд ингээд явж байхдаа бол надад амар хэцүү санагдчихж байгаа. Яагаад тэгэхээр одоо яг ингээд миний насны хүмүүс хөвчлэн ихнэр хүүхэдтэй болцсон. Тэгээ би бол хизээч одоо хин нэгний нөхрийг булааж авч би чадахгүй. Энэ бол зүгээр л би өөртөө баримталдаг одоо ёс суртахуун гэх юм уу тийм ээ. Тийм болохоор тэр хүн хичнээн надад таалагдсан ч гэсэндээ их нэртэй хүүхдтэй гэдэг ингээд мэтгэл юм бол би шууд зайгаа авдаг. Тийм болохоор надтай тийм залуучууд харьцаач ч хэрэггүй, надад бичээж ч хэрэггүй. Тэгээд явхлаар за окей тэгвэл одоо юу гэдэг чинь урд нь салцсан байж болно шүү дээ тий хүн би ч гэсэндээ урд нь хүнтэй амьдарч байгаа салсан. Тэгэхээр тэрийг олвол би нэг ингээл judgment хийгээл те урд нь хүнтэй суудсан байсан юм байлээ гэл өөрөө ч гэсэн адилхан хүнтэй суудсан байсан байж ш тийм ээ. Тийм болохоор нэг тэгж хүнийг нэг ингэж ялгуурлан гадархдаггүй. Гэхдээ яг ингээд урд нь амьдрал зохиогоод ингээд одоо ингээд салцсан залуучууд бас ингээд таалагдах нь бас ховор байсан гэх юм уу. Тэгээд дээрэс нь за окей тэдний одоо өөрийнхөө насныхаа хүмүүст ингээд сонголт хийхэд маш хэцүү байсан учраас за окей өөрөөсөө тэгвэл арай жоохон ахмад хүнтэй танилцаад үзье гэж ингээд бодсон боловч тийм хүмүүс бас ингээд амар тийм сонин югзөр битгүй тийм надаас илүү хөвшин сэтгхүүтэй тэгээд ингээд нэг юм ялангуяа нэг юм Монгол тийм эрэхтэй бай гэж бодлоо гэж бодоход одоо нэг эмэгтэй хүнийг одоо юу гэдэг чинь зарцаар авах гэдэг юм уу юугаар авах гэж байгаа юм те эсвэл ингээд нэг юм жоохон охинтой харьцах гэдэг юм шиг те би ч ингээд 30 гарсан эмэгтэй нас бэн төрсэн эмэгтэй байна өөрийгөө нэг ингээд нэг юм тэр нэг өндрөөс ингээд ингэж харьцуулмааргүй штэ те яа тэгвэл окей надтай дээдлэх гэж байгаа бол зүгээр ингээд гоё ингээд яг нэг левел дээр ингээд харьцах юм бол надад илүү зүгээр санагдаад байгаа хгүй юу тэгэхгүй ингээд би нэг чамаас ахмад хүн тийм болохоор дээрээс чамтай харьцсан чи миний хувьд нэг жоохон охин шиг хүн ч гэдэм үү те тийм бол надад амар хэцүү санагдсан яа тэгэхээр яаж би тийм хүнтэй хосын харилцаа үүсгэх үү те за тэгээд ингээ яваад исэн чинь надаас одоо илүү дүү залуучууд намайг их сонирхсон тэгээд би хэд хэдэн өөрөөсөө дүү залуучуудтай ингээд дээдлээд ингээд явсан чинь эхний үед ингээд айгуу тийм mature юм шиг тий өөрөөсөө ингээд айгуу тийм ухаантай юм шиг ингээд байдал гарах гэж оролцсон боловч хэд хэд уулзсны дараа ерөнхийдөө бол яг үнэн мөн чанар нь илэрч гарч ирсэн. Тэрний юу вэ гэхлээр
амьдралд өртөөсөө бэлтгэдэггүй. Тэгээд миний хажууд яг үнэхээр жоох хүүхчиг одоо амьдралын ухаан суугаагүй ч гэдэг юм уу тийм ээ. Тэгэж санагцсан. Тэгээд одоо тэгээд яг би юу гэж бодож байгаа гэхэлэр зүгээр л орхи арина. Бүгдийг зүгээр орхи тэ юмыг битгий хүчил тэгээд зүгээр л чингнээсээ ажлаа хийгээд карьераа хөөгөөд өөрийнхөө дуртай зүйлийг хийгээд найзуудтайхаа гоё хамт байгаад тэгээд өөртөө байгаа бүх зүйлдэд талархаад бүгдийг ингээд зүгээр сайхан тайван орхи гэж би одоо өөртөө хэлж байгаа. Тэгээд тийм учраас би бас дээд хийхэ болсон байгаа. Тэгээд намайг үнэхээр сонирхож байгаа хүн байх юм бол угаасаа тэгэл хааны газраас гарч ирэл сквал миний заяаны хааны газраас бурхан тэнгэр яварч ийсэн ингээл надад хэлгээгээл за окей чи суралцсан байна, чи процессоо ингээд ардаа өнгөрөөсөн байна, чи одоо шинэ нөхөртөө бэлтгэсэн байна гэсэн цаг үед одоо миний партнер хааны ажлыг над руу явуулна гэдэгт би итгэлтэй байгаа учраас одоо зүгээр л сайхан мөрөөрөө унжуулаад амьдрий гэж бодож байгаа. Тэгээд одоохондоо яг юун дээр фокусж байгаа вэ гэхэлэр би өөрөө дээр фокусж байгаа. Тэгээд өөрийнхөө аж аргал намайг юу кайфтай байлгах чинь тэрийг хийхийг хүсэж байгаа. Тэгээд дээрэс нь би өөрийнхөө мөрөөдлийн эмэгтэй болъё гэдгийн төлөө одоо ажиллаж байгаа гэх юм уу. Энэ болохоор спорт байгаа. Сүүлийн үед би маш их арсандаа анхаарч байгаа. Би шүдэндээ анхаарч байгаа. Тэгээд одоо шүднийхээ эрүүл мэнд, тэгээ арсныхаа эрүүл мэнд, дотоод хүүхдийнхээ эрүүл мэнд, тэгээ одоо сэтгүүл зүйгийнхаа эрүүл мэнд одоо юу гэдэг чинь өөрийнхөө гоо згсэн болон дотоод гоо згслэн болон гадаад бие хааныхаа өнгө үзэмжинд маш их анхаарч одоо спорт хийж, бясалгал хийж, шиний 15 болгонд одоо шиний 15-ны бясалгал хийж ер нь бол өөрийгөө улам үзэсгэлэнтэй болгоё. Одоо үнэхээр жинхнээсээ одоо гаднаасаа дотроосоо glow up хий гэж би бодож байгаа. Тэгээд яг тэрнийхээ төлөө л би ажиллаж байгаа. Тийм болохоор одоо ингээд нүртөө болох ёстой. Би одоо хөшөрчлөө. Shit. Яаста миний амьдрал фейлдчихлээ. Би бүгдийг нойлоос эхлүүлж гин гэж би одоо уйлж унчгаа болсон байгаа. Тэгээ одоо болохоор би living my best life гэдэг шиг 30 гараад ч гэсэндээ хүн маш гоё ирч хүчтэй энергитэй амьдарч болдог. 30 гараад хүн, эмэгтэй хүн 20 наснаасаа илүү үзэсгэлэнтэй байж болдог гэдгийг би өөртөө баталмаар байгаа. Тэгээд ингээд маш их ингээд подкастуудыг ингээд сонсож байхдаа бол маш үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд 40 нас хүрээд жинхэнэ амьдрал эхэлдэг гэж бас хэлдэм байлаа. Тэгээд би урд нь 40 нас хүрэхээс ингээд амар айдаг байсан бол одоо бараг 40 хүрэх юмсан гэж би бараг бодоод байгаа. Тэгээд 40 хүрчээд би бүр 25-та 26-та байснасаа илүү үзэсгэлэнтэй, илүү ирч хүчтэй, илүү гоё биетэй, илүү гоё эмэгтэй, ухаантай, үзэсгэлэнтэй эмэгтэй байхын тулд ямар ч байсан тэр шигээ тэмүүлж байгаа. Тэгээд одоо ердөөсөө 40 хүрэхээсээ айхгүй байгаа гэх юм уу. Тэгээ угаасаа өнөөдрийн одоо хүмүүс урдны одоо юу гэдэг чинь 60 оны хүмүүсээс илүү залуутсан гэх юм уу. Өнөөдрийн 30 настай хүн бараг дэрийн 20 настай хүнтэй зөрлөлж болж байгаа гэж ер нь тийм бас хэлдэм байлээ подкаст мөрдтэй. Би сүүлийн айгүй их подкаст сонсож байгаа болохоор ер нь бол тэгж ярьдсан байлээ. Тэгээд юу гэдэг чинь одоогийн 40 настай хүн урдны одоо дээрийн 30 настай хүнтэй адилхан байгаа ч гэдэм үү тийм ээ. Тийм болохоор би өөрийгөө бол стил айгу залуу байгаа гэж би бодож байгаа. Тэгээд бас thankfully сайн гинтэй. Тэгээд би маш залуу арьстай одоо ямар нэгэн мэс засал ботокс филлер юм хийлгөөгүй мөртлөө стил айгу залуу арьстай байгаа. Тэгтээ бас урд нь ингээ ердөөсөө арьс марсандаа нэг анхаардгүй байсан хүн чинь одоо ингээд 30 гараад ингээд 40 руу төхөд хэлсэн чинь
арьсандаа айгүй их анхаарч эхэлж байгаа. Тэгээд яг ч мэдгүй миний арьс дуурт нь ингээд айгүй их юм гардаг байсан бол одоо бүр ингээд айгүй гоё glow up хийгээд гэлтгнаад гоё болж байгаа. Тэгээд ерөнхийдөө бас ингээд юу гэдэг чимдээ айгүй тийм naturally хөгшрий гэж би бол бодож байгаа. Өөртөө ямар ч байсан тийм план гаргацсан байгаа. Гэхдээ ингээд 40 эдэн нас гараад ирэхлээрээ би бас энэ талаар юу гэж бодохоо сайн мэдэхгүй байна. Одоо юу гэдэг чинь мини лифтинг хийлэгдэх ч юм уу тийм ээ. Тэр талаар бодож ич магадгүй, бодохгүй ч гэж магадгүй. Гэхдээ яг одоогийн байдлаар бол би өөртөө айгүй сэтгэл хангалуун байгаа. Өөрийгөө стил залуу байна гэж бодож байгаа. Тэгээд стил хөгшрөөгүй байна гэж бодож байгаа. Тэгээ хин нэг намайг доромжлох гэж оролцсон ч тэр одоо надад ердөөсөө наалдахгүй байгаа. Ягаад тэгэхээр би өөрийгөө хин гэдгийг мэдж байгаа. Тэгээд дээрэс нь би өөрийгөө стил залуу байна гэж би дотроос нь мэдэрч байгаа учраас одоо хин нэг хэлсэн үг надад угаасаа наалдахгүй. Тэгээд хин нэг намайг тэгж хэлснээрээ өөрийгөө л доромжилж байгаа. Тэгээд тийм үг амнаасаа гаргаснараа бас өөрийгөө л хараж байгаа гэсэн үгтэй. Ерөнхийдөө тийм болохоор надтай адилхан энэ асуудал дээр ингээ нүүр тулаад явж байгаа юм хитэж удах юм бол та нарыг тэврий. Тэгээд та нар тайртай шүү гэдгээ бас хэлмээр байна. Тэгээд өөрөө өөрсдөө хайрлаарай. Тэгээд ямар нэгэн нийгэмнээс эсвэл ямар нэгэн хүмүүсээс эсвэл гэр бүлийн дарамтнаас болоод өөртөө бити хатуу эрцгий хандаарай гэж л хэлмээр байна да. Тэгээд миний бичлэг одоо ингээд яг 28 минут болж байна. Тэгээд би ер нь бичлэгээ нэг тийм 30 минутаас илүү гаргая гэж боддгоо. Ягаад тэгэхээр цаг 2 цагийн турш ингээд нэг бичлэг үзээд суух завтай хүмүүс ер нь бараг байхгүй тийм ээ. Тийм учраас ер нь яг товч бөгөөд тод ярих сэдвүүдийнхаа тухай ярих туртай байдаг. Тийм учраас одоо ингээд энэ бичлэгээ дуусгаад тэгээд үнтэй. Ягаад тэгэхээр би яг сая унтах гад нөгөө орлогоо орсон байсан боловч нээл юм ингээл цаанаасаа ингээл дуудаал Ариана бичлэгээ хийгээч гэд ингээдсэн болохоор ямар ч ясан суугаад бичлэгээ хийчлээ. Тэгээд ямар ч ясан өөрийнхөө зорилгот хүрчлээ. Өнөөдрийнхөө зорилгот. Тэгээд та нар минь бас өөр ямар сэдвэр надаар яриулмаар байна. Тэр сэдвүүдэд бас бичээрэй. Тэгээ лайк, комент бичээд, subscribe хийгээд тэгээд Instagram дээр би бас айгу юу актив байдаг. Тэгээд Instagram дээр хэрвээ надад мэйл энэ сэдвэр мэйл бичмээр байгаа бол бичээрэй. Би бас та нарынхаа мессежүүдийг уншаагүй утсан байна. Тэгээд тийм болохоор айгу гоё юм интерактивтэй ингээд энэ гоё харилцаанд би өөрөө дуртай байдаг. Тэгээд яаж ч та нараас ингээд гоё мессежүүд ирэхлээр би бас өөрөө ингээд хөөрхөн тэр хүнтэндээ ингээд цэнэглэгдээд яваад байдаг. Тэгээд тийм болохоор та нартайгаа харьцахыг бас тэгсэн ядан хүлээж байна. Тэгээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Хайртай шүү.